Төв аймгийн Баян Чандман сум дахь замын цагдаагийн хэсэг нь нийтдээ 5 сумын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган үйл ажиллагаа явуулж байна. Хариуцсан нутаг дэвсгэр босоод тэглэхийн авц замтай учраас дархан Эрдэнэтийн чиглэлийн замын ачаал их байдаг юм байна. Энэ замаар өдөрт дунджаар 2-3 мянган машин зорчиж өнгөрдөг гэсэн статистик тоо баримт байдаг. Харин цагаан сар, Баяр наадам, Шинжил гэсэн томоохон баярын өдрүүдэд 5-6 мянган болтлоо өсдөг гэсэн тоон үзүүлэлт гарчээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээс архи согтууруулахундаа хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх, хамгаалтын бус зүүхгүй байх зэрэг зөрчлүүд эрс багассан байна. 2014 онд энэ зам дээр 15 хүний амнаас эрсдсэн осол гарсан бол 2015 онд 11 болж буурсан байна. Харин 2016 он гарсаар зам тойрын ослын улмаас 1 хүний амнаас эрсдэжээ. Иргэд замын цагдаагийн хяналтгүй хээр хөдөө явхдаа хурд хэтрүүлслийн улмаас энхүү хүний амнаас эрсдэгэд хүргэсэн байна. Хаврын урин дулаан цаг ирж цасгайлан халтаргаа гулгаа ихсэж байгаатай холбогдуулан иргэд тавхны хурд хэтрүүлэхгүй автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж зорчихыг замын цагдаагийн хэсгээс сэрэмжлүүлж байна. За манай Баян Чандманы замын цагдаагийн хэсэг дээр нийт 9 албаагч ажилладаг, үүрэг гүйцэтгэдэг. За нийтдээ 5 сум хариуцж ажиллаж байгаа. За Баян Чандман, Борнуур, Жаргалант, Сүмбэр, Батсүмбэр гэсэн сумдуудаа хариуцж ажилладаг. За манай 2014 онд манай зам тээврийн осол хэрэгээс шалтгаалж хүний амнаас ирсэн 15 хүний амнаас ирсэн байж байгаа. 2015 онд 11 болж буурсан. За энэ үзүүлэлт нь болохоор зам дээрх шалгалтаа хянах шалгалтыг зөвхөн одоо албаагчдын хүчээр өөрсдөө хийж байгаа. За тэгээд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд өөрчлөлт орсноор жолоочд нар маань хөдөлгөөндөө соёлтой оролцож байгаа. За мөн зам хөдөлгөөнийхэн дүрмээ биелүүлдэг. Тэгээд хамгийн гол юу нь болохоор хамгаалах бүсийг хэрэглээд хэвшчихсэн. Энэ нь болохоор нөгөө зам тээврийн осол гарна. Гарсан ч одоо нөгөө хамгаалах бүсээ хэрэгэлсэн учраас одоо нөгөө хүний амнаас эрсдэх нь ховор одоо нөгөө гимтэж битгэх тийм ээ. Аюул ослол хэлж ирэхгүй. Тэр юун дээр бол урьдчилан сэргийлэгдэл дээр хамгаалах бүсээ бол хэрэгжилж сайн оролцож байгаа. Тэгээд ерөнхийдөө хөдөлгөөнийхөө хурдыг тохируулж оролцох шаардлагатай байгаад байгаа. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай 27-гийн 1-р зүйлээр бол согтуугаар тээврээс жолоодох нь манай жолооч нар ер нь багассан. Торгуул нь өндөр болсон. 384 мянгаар торгон 6-аас 2 жилийн хугацаагаар ирэх хасж байгаа. Тийм болохоор согтуугаар тээврээс жолоодох нь багассан байгаа. Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нартаа хандаж яг одоо 3 сар 4 сар энэ төрөд одоо нөгөө цаг агаарын нөхцөл байдал дулаарч байгаатай холбогдоод өдрийн цагаар дулаан байгаад нөгөө зас маань хайлаад тэгээд явган шуураад яг зам мөсдчдөг. Тэр мөсдсөн хэсгүүд маань болохоор мэдэгддэггүй. Оройн цагаар мөсдчдөг. Энэ үеэр болохоор гулгаа үүсээд зам тээврийн ослог гарах гэдэг нөхцөл шалтгаан болчдөг. Тийм учраас нийт одоо хөдөлгөөнд оролцож байгаа хөдөө орон нутагт явж байгаа жолооч нартаа бол хөдөлгөөнийхөө хурдыг тохируулж тийм ээ замын хөдөлгөөнд оролцох шаардлагатай байна. Ер нь бол яг 80 км цагийн хурдаас хэтрүүлэхгүй те би ингээ хөдөлгөөнд оролцож байна гэдэг байгаа. Ер нь нөгөө хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзсан те замын нухчаа, замын эвдрэл гэмтлийг бол жолооч нар мэдэхгүй тэр болгон хөдөө замаар явдаг уусууд. Тийм учраас тэр үеүүд дээр хурдаа ер нь 80-аас хэтрүүлэхгүйгээр гэхдээ заавал 80-таа яв гэж байгаа юм биш тийм ээ. 60-таа 50-таа явж иж болно шүү дээ. Гэдгийг жолооч нартаа хандаж анхааруулж хэлмээр байна. Төв аймгийн Баян Чандман сум нь бол одоо босоо тэнглэгийн авц зам дайраа өнгөрдөг. Хөдөлгөөн ихтэй гардаг онцлог зөрчлүүд гэх юм бол хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль дүрм зөрчих, малын хулгай гэсэн хэрэгүүд голцлон гардаг. Өмнөх онд бол одоо малын хулгай хэсэг бүлэг этгээдүүдийг илрүүлэн шүүхжилжүүлсэн. Он гарсаар бол малын хулгай бүртгэдэг байна. Малчид маань сүүлийн үед малаа сайн хариулдаг болсон. Малчдын бүлгүүд сайн ажиллаж байгаа. Тийм учраас одоо малын хулгай бол он гарсаар эрс буурч байна. Хоёр дахь юм бол орон байрны хулгай нэлээдгүй гарсан. Энэ юутай холбоотой гэхээр хөдөө одоо энэ цусланд байшингууд бариад тэрийг эзэнгүй харуул хамгаалтгүй орхисны улмаас хулгай ихссэн байгаа. За гэмтэргээс үлдсэн сэргийлэх салбар зөвлөлтөй хамтраад баяр эслийн болон тэмдэгт өдрүүдэд засаг даргын цагсамж гаргаад одоо төрийн болон төрийн бас байгууллагуудын албаагчд ажилчдаас эргүүлийн хойр томилгоо хийгээд ингээ гардаг. Энэний үндсэн дээр бол бас яг тухайн баяр эслийн үеэр бол манай сумд бол ностой гэмтэрэг болон зөрчлийн талаар бүртгэлдэг баг. Тэгэхээр тэр нь бол иргэдийн оролцоо сайн байгааг нэг илэрлэж боддог.